За сайн байцгаана уу? Одоо би нэг миний бяцхан одоо юмрын тайлбар хийнэ. Таахлан үзээрэй. Ингээд нэг тэрний ингээд босно Starlight Glimmers ханаалахгүй тэгээд төөрсөн байж чадал ингээд хаашаа хол мэдгүй яажсэн чинь энэ хаалгангууд л Spike-тад харнаа. Тэгээд тэр яана гэл хаалга хурдан хаждаг. Тэгээд тэр ингээд уушлаарэ бид нар хаашаа очих вэ? Би тийшээ очих зарэ дандаа захгүй наа гэхэд тэр хажууд чинь ингээд зааз гэд тоглоцтой харна. Уулж байгааг харнаа. Тэгээд тэр ингээд тэр нөхөрлийн анхны хичээл нь ингээд хийжсэн байна л та. Тэгээд тэр ийм болж байгааг ингээд ярьжалаа. Тэгтэл тэр ингээд нэг сонин ингээд за зүгээр дээ. Би чиний анхны хичээлд чинь ингээд зааврыг чинь тавьж байна. Тэгээд чи энийг сайн хийж чадна гэж би хичээлээ байна гэж тэдээр ярьж өгнө. Тэгжээд л энэ биш ээ харин энэ бэт гэнэ гэд ямарч инээдэг. Харин энэ юм сонин зараа гаргадаг. Тэгээд энэ нөгөө нэг дуун гарч ирдэг буюу миний бяцхан морин яг жимэн хэсгийг эхэлж байгаа хэсэг нь эхэлдэг. Twilight энэ дөнгөж ирсэн Alicorn болоогүй байх үе дээрээ ийм үе дээрээ яаж уулзсан талаар нь гардаг юм л да. Хэрвээ та нар нэгдүгээр ангийг нь эхлэхээр зараа хүсч байвал бид нар таяж өгөж болно. Лайка собод арвал штэ 10 subscriber нэмэгдсэн бол би тэгээ бас 15 лайк штэ. За одоо ингэж эхэлж байгаа. Ингээд ийм их юмар одоо яах нь вэ? Би тэгээд зүгээр нэг юм л явжтай гэхээр би мэднэ. Нэг тэгтээ би зүгээр дахин шалгах хэрэгтэй шүү дээ. Хэн мэддэг бүтлгүүтэй юм бол ийшээ орчих болно. Ер нь чи нөгөө нэг тийшээ очихоо гингүүд нэрэ тэр өрөө чаана идэв гэлээ гээд Twilight-ыг л бүснэлэн. Twilight юм да. За тэгээд тэр орж ирэнгүү нөгөө нэг тон удахгүй нөгөө нэг ингээд унаг төрхөөд нөгөө Twilight-ийн эгч нөгөө ахтай нь гэрэлсэн. Тэрнийг хүүхэд нөлөх гээд байгаа маа. Тэгээд тэр ингээд юу яриад байгаа юм бэ гэсэн чинь хонгор минь би чам тайлбарлаад өгье. Тэгээд тэр хүүхэд нь төрөх гээд байна. Тэгээд болор эзэн тулс анхны удаа хар мянган жилийн юм нь хийж байгаагүй. Бид нар тэглээд өөртөө хэлэхгүй байна гэсэн чинь үдэшлэг гэдэл пингилээд байгаа. Бас дог зөөл үдэшлэг гэж пингилдэг. Тэгээд лидер натаа. Тэгээд Spike орж ирнэ нэг зурагтай. Тэгээд тэр зураг нь юу гэдэл болж байна? Яг л тэр нүг гайхуулж байгаа байхгүй юу? Болор орсон зүйлээ аварсан гэд рэртэл гэж боддог. Тэгээд энэ бүр ингээд энийгээд л ээжэдэл. Тэгээд нэг вар гаргаж ирнэ. Тэгээд энэ вар нь нүуний төхөн одоо тэр ингээд нөхөр нь ингээд юм сонгоод тэгээд сонгох бараа сонгоо. Тэгээд тэр хүүхдтэйгээ барьж энергиг нь авна. Тэгээд тэрийг зүрхэн дотроо хийж энийг улам бат бөх болгодог гэсэн. Гэж л үссэн шүү. Тэгээд энэ Spike ийм юм болд юм да. Харин юу гэнэ? Хагарчвал юу болохыг ч бүү мэд. Хагарвал юу болох юм бол гэж Twilight асуусан чинь би тэр үед Twilight-тай туслаагүй гэж авдیں۔ Да. Тэгээд тэдэр нь ингээд зүгээр л сонин харсаар. Харин тэр Twilight юмаа уншиж баталгаа эсвэл ингээд дахин шалгаж байтал Starlight орж ирэн нэрэ тэр зүрхсэн болор эзэмтлийн зүрх хаварж болох юм гэж асуудал. Тийм 3 юмны дунд чинь 3 шалгалтын дунд чинь нэг нь тэнцээ очих байсан юм аа. Чамайг асуухад нь би их л гайхлаа штэ гэж хэлдэв. Тэгсэн чинь тэр сонин харцаар гарч ирдэн да. Ягаад гэвэл тэр өмнөх найзтайгаа уулзсан штэ. Ягаад өмнөхийг мэдгүй бол би дараачийн үлэлт нь эсвэл дараачийн ингэт нь хийгээд өгч болно л та гэхдээ. Зүгээр би зүгээр жоохон сандарсан. Юу ч хэлээгүй гэд Twilight-д худлаа ирж ин л та гэхдээ яана гэд.
Тэгээд энэ ингээд аль өрөөл орохоч мэдгүй ингээд зүгээр буруу хаалга руу ороод юу ч мэдгүй чөтөл дахиад спайктай болчихчихна. Тэгээд баяртай гэж хэлгүүгээр очиж байгаа. Тэгээд тэр юу болоо вэ гэхэд байдаг зүйлтэй. Гэхдээ би хуучин найзтайгаа уулзна гэхээр л яагаад энэ сандраад байна. Намайг өмнө нь юу хийжсэн мэдлээ. Надтай дахин найзлах хүсэхгүй байх гэж хэлдэг. Яагаад гэж Spike хэлэхэд тэрний нөгөө ингээ хаар мянган жилийн өмнө тэр найз нь тэрний шидэнд амар сайн. Тэгээд тэр муу байсан юм. Тэгээд тэрэнд ингээ дандаа тусалд юм байна л та. Тэгээд тэр дандаа туслаад юу болохыг ингээ туслаад хамтдаа бүгдийг хийсэн байна. Ингээ хэрүү юмаа унгаач бол тэр юмаа ингээ тусалчихна. Харин туршаад бүгдийг нь хамтдаа хийдэг байсан байна. Гэтэл нэг өдөр тэр өөрийнхөө их хурдан тэмдгийг авсан өдөр нэг амар дээд төвшний сургууль руугаа оруулт юм да. Тэгээд тэр ингээд ганцаараа үлдчихсэн юм л да. Тэгээд өрөвдөлтэй газ гэхдээ. Тэгээд тэр гонхтой ээжтэй Spike ингээд тэр хурдан тэмдэг тэгэж чи бүх юмыг бүр устгах шахсан гэж хэлдэг. Яагаад үл тэр угнаас ингэх гэжсэн шүү дээ. Би мэднэ. Би зүгээр айгаад намайг бүгд бүтэн ийм олон хонд жилүүд ийм юм хийсэн гэхээр л өөртөө итгэхгүй л байна гэж хэлдэг. Тэгээд тэр ингээ юм ярьж ин л да. Яа. Тэгээд та зүгээрээ Twilight бүгдээрээ засаж залруулдаг шүү дээ. Тэр тэрийг залруулчих болно гэсэн. Би мэдгүй юм да. Хэм мэдхөө тасгүй жахан билүү гэсэн чинь дуудтыг. Хөөе. Та нарыг ирснийг харж байна уу? Энэ гоо солигтой юм штэ. Хөө би нисмээр л нэ. Гэсэн чинь ингээд асан ширхэг ирээд урилга байж таарна. Урилга байна. Урилга. За. Урилгын мэдээж бидний уурсан гэдээд итгэлтэй. Яагаад бол угнаасаа тэр уурсан хүн чинь манай ах штэ. Гэт тэгсэн чинь яагаад бол тэр ингэж байгаа хууч найзтайгаа уулзах байгаа болохоор ийм байгаамаа. Тэгэхээр энэ ингэж яагаад байгаа гэж мэдгүй л ингэж цонхоор ширтчээтэл Rainbow Dash ингээд зүуднээсээ сэрж Apple жагсныг юм асуув. Наад чинь юу вэ гэж хэлээд энэ чинь нөгөө нэг модны алюминий модоос хийгдсэн 100% биднээр бүтээгдсэн. Жохон унганд тохирсон ор. Тэгээд тойлет ингээ баярхаа харталтаа сарцаар харж ядал Rainbow. Тэгвэл би амар гоё мэднэ. Энийг хараа. Дээдлэнтэй бол гоё штэ гээд Pink бай хүрсэн чинь унгаа хайсан л та. Ортой бас юм да. Тэгэхээр бүгдээрээ нэг очирсан л та. Тэгээд тэр юмыг нь аваад бас гоё даван хүн давхтайхан төлөө гэж хэлсэн. Тэгэхэд энэ та нарын санаадуудтай л да. Тийм гэж хэлээ. Дахин хэлнэ. Би мэднэ. Та нарыг бол би юу хийх байсан болооч мэдэхгүй байна. Тэглээдэж тэр зүрх байхгүй болчвол бүх юм дуусна. Яг дуусна гэж юу гэсэн үг юм гэд ер нь чи өөрийнхөө юмаа л хийдэ. Тэгөөрөө мэдгүй бол би чамд буруутгахгүй гэж хэлсэн. Тэгэхээр тэд ингээ юм яраад ингээ чи найзтайгаа уулзах бэлэн байна уу? Бэлэн байна гэж хэлээч. Гэхэд би мэдгүй л байна. Тэгэд хүүшээ чи яриач гэд Spike гэж байгаа хгүй. Нэрээ бид нар найзтайгаа уулзахад итгэлгүй л энэ гэхэд за зүгээрээ хуучин найзтайгаа уулзахад бас л ийм мэдрэмж авдаг юм мэднэ. Ямар мэдрэгдэх юм бэ мэднэ. Тэгээд би чамд ийм дараалал гаргаж өгсөн хамгийн хялбар аргасан штэ. Гэт вагоноо нэрж эрдээ. Тэгээд тэд ингээд fire horse-тай хүн бууж эхэлнэ. Тэгээд
Twilight ингээд ингээд ахлан хэлжээтэл ахтайгаа мөргөлдчихнөө. Тэгээд мөргөлдөөд сайн уу миний дүү сайн яхаа та болох ямар юм гэсэн чинь болох гоё ч юм уу муухай ч юм уу мэдгүй. Нэртний онтаарлын биш явахгүй нэртний гэд янз бүрийн ярьж өгнө. Тэгтээ тэр ярьж өгөх хүүхэд чи мэдх юм уу? Чи мэдгүй штэ. Нэрээсээ тийм л чи нэрнгэсний мэдх юм уу? Гэж амар олон юм асууна. За нэрэлтэй чи мэдгүй л дээ. Байх амар хэцүү юм аа. Мэдээж би нэрээ унтад олон 7 хоног унтаагүй. Тэгэхээр бас бодоод байхад Cadence бас унтаагүй юм байна гэд. Та нар яагаад ингэ унтаагүй юм бэ? Бид нар та нар чадлаараа туслалнаа. Уучлаарай. Би ахтаа туслаад энэнд туслах уучлаа. Чи өөрөө явчих чадна гэдэгтэй уучлаарай л гэлээсэн. Энэ боломж ашиглаад үгүй зүгээр. Би энэ юм гэж гэсэн чинь уучлаарай гэсэн чинь Spike бас гэж би чиний өгсөн заавар чинь энтэй дагуулад ячиж болно штэ. Тийм л дээ. Тийм бидтэй гэсэн. Тийм ээ. Чи ямар суу тухаанд юм бэ гэд. Тийм ээ. Суу тухаантан Spike. Тэгж та хоёр явж бид ахтай туслана. Бас чадлаараа уулстна ч тэ гэж явдیں۔ Уулстна гэж хэлээд тэгээд тэд нар явж эхэлнэ. Тэгээд тэд нар ингээд ахаа гэж хэлсэн нэг мэдэн чинь унтцсан байвч яах вэ? Тэгээд тэд нар ингээд явж явах замдаа ингээд юмраад зааврыг нь уншиж явж байна. Тэгээд яахаараа яах хэлэхгүй яасан гэсэн. За яах вэ? Тойлетын бүх зааврын дагаа тэгэхээр буруудсан ч буруудаагүйч тэрний л буруу. За гэд гойс надэрсэн. Хөшөөнд тарангуут нь зүгээр Spike энэ юуны хөшөөн бэ гэсэн чинь би надад ч аварсан болохоор хөшөө гаргасан юм аа. Энэ үнэхээр чухал гэж үү? Энэ чинь мэдээж чухал л үү? Тэр биднийг аварсан штэ. Тэр бүр бидний бахархал мэднэ. Тэр бидний бүхэл бүтэн амьдрал. Би тэрний том шүтэн биш хэрэгч. Ингэжсэн бол чи яах гэсэн зүгээр тэр түүхүүдийг хэлчээч. Тэгээч гэж хэлнэ. Тэгээд тэр ордон дотор харин би бас санд бити гайхаар хүүхэд нь сонирн байвал зүгээрээ би ийм олон юм харж ирсэн. Тэгээд би гайхгүй хэдээд ихтгэлтэй байна. Гэт хүүхдийг нь хартал Аликорн байвал яг уу тэд нар бүгдээр шок. Бүр гайхацсан. Энэ одоо юу болоод байна гэхэд. Тэгээд энэ хүүхэд нь ингээл нэгээд амрууга гараа хажээтэл юу болоод байна? Би бодохдоо гэхэд энэ ч хөөрмөө. Энэ боёо бодохдоо штэ бүгдээр төгсөж лаг болж ээж нэг нь болно гэсэн гэхэд эсвэл эн чинь яаж ингэ төрдөг байна гэхэд энэ бидний мэдлэгээс хэтэрж байна. Бид нар бүр ийм зүйлээ дэвч мэдээгүй гэж хэлдэм да. Юу болоод байна? Бас үдшилэг амар аврагдан үдшилэг болох юм байна те. Тэгтээ амар хөөрхөн юм а те. Би тэр нисийг нь туслана. Би харин шидэ засгсан туслая гэж хэлж байгаа хөрн. Энэ найдсан чи бүр амар том гэж байгаа. Тэгээд би өрөвдөлтөө үсгийг л харж байгаа. Бүгдээрээ гахц. Гэхдээ л энэний нэг ямар ч Аликороос илүү хүчтэй. Тэгэхэд яна одоо мөрнөд ирж байна. Аврахтаа мөцлэг байна гэд бүлэн. Тэгээд тэр энийгээ туслах уу гэхэд үгүй бид нар заавал шүүмэн олон жил болоогүй юм чинь. Заавалчгүй болох хэвээр. Тэгтээ бид нар тусалж болно шүү дээ чадлаараа. Бид нар туслая. Shiny Armor. Харин та нар зүгээр гэж бодож байна уу? Энэ амар хэцүү байх болно шүү дээ. Бид хоёр хоёулаа ирж болно гэд үнсэд гарна. Гэж шүү дээ. Тэгээд ах нь унтсан махаар нь сэрээсэн чинь
яна нэрээ тийшээ гэд яна тэрийг ингэ сонгоно дараа нь юмаа сонгоно дараа нь болор шилээ сонгоод тэгээ хүүхдээ харуулна ямар их ажиллаа гэсэн. За зүгээрээ хаа. Бид нар тусалж олно штэ. Пинки бит хоёр туслая. Харин бид нар та нар чамд туслая. Гэснээ унтдیں۔ Да. Илүү хийшүүч байвал гэж ярьдээ штэ бүр. Тэгээд тэд нар ингээд түүхээ ярьж байгаа гурн ингээд Starlight сайхан боккоор нийцсэн байж гинөө. Тэгээд тэгвэл тэнцээ байдаг юмыг нэрд өгөөч гуужин гэсэн чинь бид нар чадахгүй нэ. Яагаад л бид нар Starlight-д юм хийх гэж байгаа. Тэгээд энэ бол биний үүрэг гэсэн чинь гэхэд тэд нар тэрийг нь яриад өгчөөч тэгсэн чинь за зүгээр дээ. Зүгээр Starlight-ийн хэлсэн юмыг нь эхэлж хийчихэд болъё гэж хэлнэ. Тэгээд ч явхаас өөр аргагүй шүү дээ. Тэгээд яваад яг эрийнх нь үүдэнд нь ирлээ. Яг тогших гэж байтал тэр цаг хүлээ энэ за тогших гэсэн юм алга байна. Тэгэхээр би яах вэ гэж мэдгүй. Энэ заавалч энийг нь хийх ёстой. Заавранд нь байсан юмыг нь бүгдээр нь хийх ёстой. Тэрийг нь алгасч л та гэсэн чинь no. Энийг нь ингэн, эрийг нь ингэн, хайраа ингэн. Тэрийг нь алгасчих. Алгасхаа. Энийг нь алгасч болохгүй штэ. Хэрвээ ингээд нэгсэн чинь нэг угуурчвал бүгдээр ингэ дахин ичих болно. Гэт амар чухал юм ярьж байгаа юм шиг байна. Тэгээд тэр ингээд үнэн амьдрал таарлна гэж байгаа юм шиг. Тэгээд болчлоо. Тэрийг алгасна гэдэг хэлсэн итгэдэггүй нэ гэж юм. Тэгээд тэр шалгаа ингээд тогшноо. Тэгээд тогшингууд самбуур сонгоолдгоо. Тэгэхээр хөнгөтэй байхгүй юм шүү гэд ингэсэн чи байхгүй гэд ингээд ухрах гэж авах байтал хаалгаа онгоолгоноо. Тэгээд тэр хэн бэ? Би чамаа танихгүй. За хөөе танил үстэй би чиний нэг цэцэрлэг тогтчихнээс Starlight гэдэг гэсэн чинь тий Starlight. Тийм Starlight. Чи яах гэж ирэх гэсэн чинь юу болов? Олон жил уулзах болохоор юу болсон? Юу ч лгүй тэрийг хийгээд бас нэрээ тэрийг л нэмээд гэж ярьжлаа. Харин чи зэрэгээ төгсөөд юу хийжсэн гэсэн чи мэдэн дээ. Амар олон юм хийн. Тэгтээ чи нэр юу хийжсэн? Тэр сургуулаа төгсөөд яж явах та. Чи мэдэн дээ. Чухал шидтний ажил. Тэгээд адилхан шидтний ажил бүгдээрээ л ажил. Ямар ч амьдралаа ийм л завгүйж үзсэнгүү л дээ. Гэт хайртай гэд хаалга хаадаг. Тэгээд болсон юм биш үү гэд яг явах гэж яхад спайк үгүй. Яг явгээд спайк зогсооноо бас. Ядаж тойлоод хэлсэн үгийг нь гүйцээгэж энийг мэдлээд явахгүй. Гэрт нь ороо цай уучаж явна гэдэг юм да. Харин тэр төгж байгаа нь нүний ёслол дээр олох үед нь олон жил юм болоогүй л дээ. Гэхдээ бэдэр тун удахгүй болор эдэн төсний юмаа танилцуулах наа гэхэд яана би бэлэн болоогүй байдаг яана гэд энэ хоёрын алийг сонгох гэж рэм бодож хэлэхэд тий гэд шидтэл ууглалаг шүү дээ. Амар өтгсөн л ах та. Зүгээр тэгсэн чинь рэрэттэй шүү дээ. Нэг болор юмыг нь авчирнаа болорыг нь тэгээд этрийг нь сонгоорой. Аль нь гойс нүдлэг нь сонгоорой гэж хэлсэн. Тэгэхэд нь шаалж бүгдээрээ адилхан харагдаж штэ. Үгүй гэж өгсөн чинь үгүй эхний ийм үр дүнд нь харагдсан юм. Тэгэхээр сонгоорой гэсэн. Би сонгож чадахгүй нэ гэд ингэдэг юм да. Энэ яагаад ингэж байгаа юм бол тоо гэж хэлдэг. Тэгээд Пинки унахтай хаанд сайхан тоглож өгч юм доо. Тэгээд Twilight нь чадлаараа даймаж хийхгүй байхын хичээж байна. Яаш зогсоогооч гэсэн чинь чадлаараа зогсоож байна гэдэг юм да. Тэгтэл
Нэрээ намайг байхгүй эсвэл чи юу хийсэн гэж хэлэхэд нь мэдээж би дахин хэлээ юу гэжсэн би мэдээж туслаад хүмүүст ингээд туслана штэ мэдээж чиний өмнө хэлжсэн олон удаа хэлжсэн чиний өвгөгийг чинь дандаа дагсан мангасан гэж хэлсэн. Тэгэхдээ харин чи байсан гэхэд мэдээж шидний ажил гэдэлсэн да. Харин спай чи туслах юм алга байна да гэдэг да. Тэгээд энэ ингээд аяаргаа тэд нар ингээд юмыг ингээд оёод бүгдээр ингээд бэлэн болгоод нэрээ миний хайрт ихнэр минь би бүгдээр ингээд бэлэн болгосон. Тэгтээ би нэг юмыг л мартсан юм шиг гэдэрсэн чинь унаг уу гэд шгүүдээ гэсэн чинь тойлет өмлөгөн дотор унаг ба пинки пай байна. Энэ хоёрыг садсан чинь ингээд пинки пай тэр ингээд уйлнаа. Тэгээд тэр яг ингээд уйлангуут нь зүгээр бүгдээр ингээд үлээд тийм энийг ингээд хагалчнаа бас бүгдээрээ л чинь бүгдээрээ шок. Тэгээд бүгдээрээ энэ хөөхт нь ээжийнхээ гар дээр инээ. Энэ нэрэнгээс энэ болрогоо штэ. Энэ болрогоо бол өвлийн өвөл ногтон. Тэгээд мөсөнд хужигдсан л гэж бодчих. Нэрээ guys ингээд дуусч байгаа дараагийн постыг нь хийхэд лайк бас саб дарахаа мартаа. Тэгээд лайкта дарсан дараа subscribe дарсан лайка дарна шүү. За ёо. Тэгээд дараагийн ангийг нь би хийнэ.